Монголын нутагт зарим газар амьгүй мэд санагддагч үнэндээ тэнд унтаж байдаг юм. Тэнд өвс ургахаа болсон ч дурсамж ургасаар байдаг. Харин үлээхэд дуу гардаггүй мэт боловч үнэндээ газар өөрийнхөө түүхийг дотроо дахин давтаж байдаг. Хинч сонсохгүй үед, хинч ойлгохгүй үед хүн очих хүртэл, хүн үлдэх хүртэл. Тэр хүндий хангаан нурууны баруун хойд хэсэгт уулс хооронд хавчигдсан газрын зураг дээр бараг анзаарагдахгүй жижиг хонхор байлаа. Дээгүр нь шувууд тойрдог, доогуур нь анчид зам товчлдоггүй. Нутгийнхан түүнийг нэрлэлдэггүй. Тэр нэр өгөхөөс ч зайлс хийдэг. Учир нь нэр өгнө гэдэг нь дурсахтай адил, харин тэнд дурсах ёсгүй зүйлс хит олон хит удаан үлдсэн байв. Харин зарим нь буцааж болохгүйгээр өвлийн ихэнх сарын хүйтэн өдөр тэнд очиход байгаль хэвийн мэт харагдсан. Тэнгэр цэлмэг бас нэмгэн. Салхи сул сэвэлзэн. Гэхдээ хүн дээрээ доошлох тусам орчин аажмаар анзаарагдамгүйгээр өөрчлөгдөж игэлсэн. Алхан бүр газар руу хидгүн шингэж, гарч буй дуун жигд бус сунжирч, удаан цуурайтна. Яг л газар дотроо хоосон эсвэл бүр эсэргээрээ хит дүүрэн дууг залгиж байгаад өөрчилж буцаан гаргаж байгаа мэт. Цас гаднаасаа хэвийн харагдавч доороо зөөлөн биш байлаа. Хөл тавих бүрд жигд бус амьсгалжуу мэт үл ялэх хөдлөн. Зарим газарт цас нэмгэн атлаа, дулаан, заримд нь зузаан хэрнээ дотроосоо жиндүү байлаа. Энэ ялгаа байгалийнх биш, харин ямар нэг химнэл дагаж байгаа мэт санагдана. Ой мото жигд хоорондын зай нэг хит ойр. Байгалаараа ургасан гэхээсээ илүү зориуд ингэж байрлуулсан мэт санагдана. Моддын мөчөр салхинд ганхахгүй, харин бие биедээ хит ойр тул хөдөлгөөн нь бие биеэ дарангуйлна. Шувууд нисэхгүй, амьтдын мөрөө бараг байхгүй. Хэдий амьдрал байгаагийн ил тод шинж тэмдэг харагдахгүй ч орчин нь өхмөл биш, харин удаан хугацаанд хүлээж ажиглаж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Орой нар уулсын цаагуур ормогц хөндийг инэд гүнзгийрсэн мэт болов. Уулс өндөрсөөгүй, газар доошлоогүй. Гэхдээ орон зай өөрөө агшиж гэрэл газар дээр тогтгоо болж игэлсэн. Сүүдрэн зузаа нэгт болж хэлбэрээ хадгалахгүйгээр хөдлөнө. Галын дөлөө салхихгүй байхад ч гинэд сунаж татагдан, дараа нь огцом номсож яг л харагдахгүй зүйлд хүрч байгаа мэт савлна. Агаар хүүтэн бус боловч амьсгалах бүрд цээж дарагдана. Уушиг дүүрч байгаа хэрнээ хангалттай агаараар хангагдахгүй мэт. Яг л удаан хугацаанд хаалттай орон зайд байсан мэт зогсонго, хөдөлгөөнгүй мэдрэмж тархинд шингэж эхэлнэ. Цаг хугацаа жигд урсгаа болж мөч бүр сунжирна. Шүн бүрэн буухад харанхуй энгийн харанхуй биш байлаа. Тэр харанхуй орон зайг зүгээр л нэг дүүргэхгүй, харин эзэлж биеэр мэдрэгдэх болсон байна. Арсанд хин нэгэн ойртож буу мэд даралт үүсч харагдахгүй хүүтэн хуруунууд нуруу даган гулсаж байгаа мэт санагдана. Үс өөрийн ирэхгүй босч булчин чангаран хөдөлгөөн бүр хит болгоомжтой болно. Алхам сонсогдохгүй атлаа, ойр хавьд хөдөлгөөн байгаа нэлт. Цас дуурахгүй ч байршил нь өөрчлөгдөж, моддын хоорондын сүдэр өмнөхөөсөө өөр байранд шилжинэ. Харанхуй тогтвортой биш, харин дотроо эргэлдэж амьсгалж байгаа мэт. Шүн дунд өнгөрөх үед харанхуй дотор хэлбэрүүд аажмаар ялгарч гэлсэн. Эхэндээ тэд зүгээр л сүүдэр мэд орчны хэлбэрийн үргэлжлэл шиг харагдана. Дараа нь хүний биетэй төстөө болж эхлэв. Гэхдээ тэд бүрэн биш, гар нь хит урт, хуруу нь хоорондоо наалтсан мэт. Хөл нь газар хүрэхгүй, толгой нь байнга хазаасан. Тэд алхахгүй, харин агаарт гулсаж орон зайг зүсж байгаа мэт хөдлөнө. Цас тэдний доор дарагдахгүй, харин зөөлөн долгиолж амьд зүйлс шиг хариу өгнө. Яг л газар тэднийг таньж хүлээн зөвшөөрч байгаа мэт. Айдас энэ үед гинэт биш, харин ойлголтоос үүссэн юм. Энд болсон зүйлс ганц шүний хэрэг биш.
Энд хүмүүс удаан хугацаанд үлдсэн. Хүйдэнд, өсөглөнд гарах гарцгүйг ойлгосон тэр удаан мөчүүд газар шингэж орон зайг дүүргэсэн. Тэд айснараа өвхөөгүй. Тэд хүлээсээр байгаад алга болсон. Тиймээс энд сүүдэр байдаг. Учир нь айдас оршуулахгүйгээр орхигдсон учраас. Үүр цайхад бүх зүйл хэвийн мэд санагдсан. Тэнгэр цайж, уулсын оройгоор гэрэл тусав. Гэвч газрын гадраага өөрчлөгдсөн байв. Цаас жигд бус энд тэндээ хүн удаан хөдөлгөөнгүй зогссон мэд хонхоосон байлаа. Алгасан мөр биш харин хүлээсэн улмөр. Яг л олон хүн нэгэн зэрэг зогсож байгаад нэгэн зэрэг алга болсон мэт. Хөндийн гүнд хуучин сурангийн үлдэгдэл илэрсэн. Байшингуудын мод ялзарсан биш харлаж дотроосоо түлэгдсэн мэт харагдана. Гаднаас гаалт өрдөөгүй хэрнээ дотор нь удаан хугацаанд харанхуй хүйтэн зүйл хоримлогдсон мэт. Хаалга цонх эвдэрсэн бус харин дотгошоогоо дарагдсан мэт мөрийсэн. Яг л дотроос нь хүчтэй даралт өгсөн мэт. Газар дээр их зүйлс хаягдсан биш. Хоолны савн хоосон, цэвэрхэн хിവэр эвдэрч хагараагүй. Амьдрал нэг л мөчөд тасалдсан нь нэлт байлаа. Ямар ч тэмцэл, ямар ч сандрал харагдахгүй. Харин нэгэн зэрэг зогсож, нэгэн зэрэг чимээгүй болсон мэт. Суурингийн төвд газар бусдаасаа өөр байлаа. Цас тогтдоггүй, доороос хар бараан өнгө цухуйж, гадарга нь байнга чиглэг харагдана. Тэнд удаан зогсоход бодол сарниж, чиг баримжаа алдагдаж, цаг хугацаа удааширсан мэт мэдрэмж төрнө. Нэг мөч хэдэн минут шиг эсвэл хэдэн минут нэг л амьсгал шиг өнгөрнө. Яг л газар дотор байгаа зүйлс анхаарал татаж ойртуулахыг хүсэж байгаа мэт. Хоёр дахь шөнө сүүдрүүд илүү ойртож хэлбэр нь тодорч эхэлсэн. Тэдний нүүрэнд хүний төрх байгаа мэт боловч нүдэнд хоосон гүн хар нүх шиг байлаа. Ам нангаас нь ямар ч дуу гарахгүй. Амьсгалч мэдрэгдэхгүй. Тэд нэг чиглэл рүү, суурингийн төв рүү тасралтгүй ширтэнэ. Яг л нэг цэгт татагдаж, нэгэн зорилгоод цохирогдож байгаа мэт. 3 дахь шөнө агаар өөрөө хөдөлж эхэлсэн. Салхи газар дээгүүр үлээхгүй, харин доороосоо мушгирч цасыг дээш татан эргүүлтэнэ. Газрын гүнээс намд орж чичирхийлэл мэдрэгдэж, хөлд орох хөрс зөөлөн амьсгалж байгаа мэт өргөгдөнө. Сүүдрүүд нийлж давхарлаж хэлбэрээ алдан томорч иглөө. Нэгэн бүхэл зүйл мэтэл. Тэр нь амьтанч биш, хүнч биш. Олон хүний айдас цогрол хүлээлтийн нийлбэр юм. Тэр мөчөд хөндийн өөрөө амьд мэт санагдсан. Газар санаж, ой хариулж, салхи дамжуулж байлаа. Энд хөл дуусаагүй, зүгээр л хэлбэрээ сольсон. Үүр зайхад бүх зүйл нам гүн болов. Сүүдрүүд уусч салхи намжив. Гэхдээ суурингийн төвд байсан газар илүү хонхож өмнөхөөсөө том болсон байв. Яг л шүн дундаа газар өөрөө амьсгалж тэлээд дахиад агшсан мэт. Тэр газараас холдох тусам даралт суларсан ч мэдрэмж бүрэн арилсангүй. Учир нь тэнд үлдсэн зүйл бие махбод биш. Тэнд үлдсэн нь дуусгаагүй айдас, орхигдсон хүлээлт, хизээч тайлбарлагдаагүй төгсгөл байлаа. Тиймээс тэр хүндий одоо ч унтаж байдаг. Гэхдээ хэн нэгэн удаан үлдвэл сэрдэг. Сэрэхтэй дуугардаггүй, зөвхөн ойртдог.